За сайн байцгаана уу? Сайн байна уу? Японд дэх монголчуудын тухай подкаст хийж байгаа. За энэ дугаарынхаа зочноор Нанда өхнийгөө урьж оролцуулаад байна. За Нанда маань өөрийгөө танилцуулах уу? Яагаад Японд ирсэн бэ? За сайн байцгаана уу? Намайг Нанда Эрдэнэ гэдэг. Тэгээд Японд 25 оны 4 сард ирээд одоо хэлний бэлтгэлд суралцж байгаа. Тэгээд дөнгөж ирээл Японы амьдралд тасаал байж байна. Японд их сургуульд ер нь бол Японд сурах хүсэлтэй. Тэгээд Монголд тахтаа англи хэлээр их сургуульд апплайд ч үзчихсэн. Ер нь Монголоос Япон руу одоо ирэх олон аргыг үзээд тэгээд яг хэлний бэлтгэл нь одоо надад тохироод тэгээд сая хэлний бэлтгэлээр ирсэн. Одоо хэлний бэлтгэлдээ сурж байгаа. Тийм хэлний бэлтгэлийн нэгдүгээр курстэй. Хэлний бэлтгэлээ хэдэн курс? Хэлний бэлтгэлийн нэгдүгээр анги, хоёрдугаар анги гэж ярьдсан билээ шүү дээ хүмүүс. Тэгээд би одоо нэгдүгээр курсээ хэлний бэлтгэлийн эхний жилийг төгсөж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд их сургуульд Японд ороод явна гэдэг. Яагаад Япон улсыг зорж ирсэн бэ? Ер нь бол яг нөгөө 10 жилд одоо манай сургууль ерөнхийдөө гадаад руу суралцах нь аягүй их байдаг. Би болохоор шинэ ирэнг төгссөн 10 жилдээ. Тэгээд сургууль маань ерөнхийдөө сурагчдаа гадаад руу сурахт нь аль болох тусламж бололцоог нь аль болох хангаад хэрэг хүсэлж ивэл гадаад руу сурах тэр одоо мэдлэгийг нэрээ өгдөг гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө дунд ангиас алзаа гадаадд сурна гэж бодсон байсан. Тэгээд явж явах замдаа яагаад ч юм нэг юм Америк гэж төсөөлөхдөггүй байгаадсан байхгүй. Ер нь хүүхдүүд чинь ингээд Америкт сурыг гэж аяг боддог байсан шүү дээ. Тэгээд миний хувьд болохоор нэг Америк гэхээр толгойд ерөөсө буудаг байсан. За ер нь нэг Азийн оронд бол сурах юм байна гэж бодож исэн. Тэгээд яг ахлах ангидаа ороод за Солонгос руу сурах уу, Япон руу сурах уу гэж бодож жоод тэгээд ерөнхийдөө мэрэгжил маань инженер тал руугаа гэж бодож исэн учраас Японд арай инженер суурин арай илүү болов гэж бодоод тэгээд Японд сурахаар шийдсэн. За сурахаар шийдээд тэр хооронд бас нөгөө Монгол Япон хэл үзэж байгаад ирсэн үү? Яг анх Японд сурна гэж шийдчихэд бол шууд үзэж эхлэегүй. Би бас тэрийг жоохон алдсан юм болов гэж боддог. Яг Японд сурна гэж шийдсэн хэрнээ за эхлээд англиар одоо нөгөө нэг англиар хичээл үздэг сургуулиуд байдаг шүү дээ, их сургуулиуд. За тэд нар руу апплайдж үзье гээд англи хэлээр апплайдж үзчихсэн. IELTS-ийн онотоогоороо. Тэгээд тэгж нэг 2 3 сургууль руу апплайдсан. Тэгээд дараа нь бас одоо засгийн газрын тэтгэлэг момшууд бэлтжин гээд бас нэг жил нэг хагас жил авцаа бэлдсэн. Тэгээд тэрнийхаа дараа хэлний бэлтгэлээр явна гэдгийг шийдсэнийхаа дараа хэлээ үзэж эхэлсэн. Тийм. Тэгээ Японд ирэхээс өмнөх Японы тухай төсөөлөл ирсний дараах яг бодит байдал хоёр хэр нийцэж байна? Ямар хуу хүлээлттэй байсан бэ? Анх Японд ирэхээс өмнө ер нь л нөгөө нэг гадаад гэх тэнгуут хүмүүс амар гоё төсөөлтэй байдаг шүү дээ. Гадаад улс гэнгүүт нэг юм мөрөөдлийн юм шиг. Би бас яг уу бага ангитаа, дунд ангитаа гадаад явж үзчихсэн. Гэхдээ Японыг амар юм бас л айгу гоёор төсөөлсөн байсан. Одоо гоё юм цэвэрхэн тийм мөрөөдлийн газар шиг төсөөлсөн байсан. Би яг уу ирсэн чинь тэрнтэй бол нэг амар бол доогуур байгаагүй. Гэтэ бас тийм амар лаг мөрөөдлийн байгаагүй. Ерөнхийдөө Монголоос нэг чүд дээгүүрл санагдсан гэх юм уу. Тийм амар хөсөж мөрөөд Монгол маань бол бас гоё санагдсан Монгол улс маань. Одоо тэгээд буцаад санаж байна Монголыг. Яг юугийн санаж байна? Одоохондоо ирээд би чинь 10 сар болж байна. Яг уу Монголыгоо тийм амар бол яг Монгол улс гэж бол арай санаж амжааг байна. Гэтэ гэрийнхнийгаа бол санаж байна. За тэгээд Япон хэлний хувьд ямар байна? Одоо ингээд хэлний сургуультаа сурж байгаа болохоор яг мэдээж үзээ явж байгаа. Яг соёлд нь орж ирээд ингээ харилцаанд орохоор ямар байна? Хэлийг сураад ингээд явахаар ямар байна? Хамгийн анх би Монголд нөх хэлний бэлтгэлдээ явах юм байна гэж шийдчихэд Монголдоо Японы сургалтанд сууж эхэлж исэн. Тэгээд тэгэхэд бол анх үзэж эхэлж байхад Монголтой айгүй ойролцоо санагдчихсэн. Ер нь дүрм нь Монголтой адилхан байдаг шүү дээ. Одоо англи хэлнийх чинь одоо дүрмийн одоо үйлбэрийн байрлал нь өөр байдаг бол Японых яг Монголтой адилхан байдаг болохоор анх дүрм үзэж байхдаа айгүй эхний төвшин бол айгүй амархан санагдчихсан. Ийм амархан байсан юм. Жирээс ингээл Монголтой л яг адилхан юм биш гээд монголоороо сэтгэж болоодсан болохоор айгүй амархан санагдчихсан. Тэгээд Монголдоо энэ дөрөв хүртэл үзчихээд ирсэн. Тэгэл за энэ дөрөв гэдэг чинь би чинь бараг очиол өстой японочтой хүү сайн юм байна уу гэж амар ярьчих юм болоо тийм өстой амар ярьчин ойлголт чинь гэж бодоод ирсэн чинь би ирээд бүрстөө юу ч ойлгохгүйсэн.
Хүмүүс яг ингээл юм ярангуут миний чих бүр ингээл гэх нэг юм дээд болоод яг нэг юм бүлийн хүн шиг юу ч ойлгохгүй. Тэгээд нэг гадтай юм манай найз залуу хоёр Японд амьдардаг байсан. Надаас төрүүлээд ирсэн байсан. Тэгээд яг намаа ирэхэд тосч аваад тэгээ нэг юм одоо тосч аваад чиглүүлэх хүн байна гэдэг чинь бас амар гоё юм билээ шүү дээ. Тийм болохоор бас ихний тоногтой нөгөө янз бүрийн ийшээ бичүүгээр нь хөөцөлдөх нөгөө хаягаа бүртгүүлэх гэл амар их ажиллаад шүү дээ. Тэр үед бас гайгүй тусалсан болохоор гайгүй байсан. Гэхдээ ерөнхийдөө яг хэлний бэлтгэлд сурж байхад цагийн ажил хийж явах үед хэл аягүй сайжирт юм санагдсан. Хичээлээс гадуур хичээл дээр ерөнхийдөө нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй гадаад хүүхдүүдтэй уулзраас яг миний л төвшний нэг юм жижигхэн үгийн сангийн хүрээнд л ярина. Яг л нэг ойлгохтой хитэн үгийн сангийнхаа хүрээнд ярина. За эсвэл нөгөө тэр хичээл дээр үтсэн үгийн сангаараа л ярьдаг ч юм уу те. Тэгээ багш ч гэсэн бид нартай одоо гадаад хөө учраас илүү амархан японоолоор ярьдаг ойлгомжтой. Тэгэнгүүт яг л нэг тийм төвшөндөө байгаадсэн. Тэгээд яг Японд ирээд 2 сарын дараа анхны цагийн ажилд орж үзээд тэгэл орсон чинь японочууд гэл бүр нөгөө нэг миний хичээл дээр үздэг япон хэлээс шал өөр япон хэлээр яриад ихсэн. Үг нь ч гэсэн шал өөр хагаад тэгээд амар гайхсан чинь нөгөө энгийн одоо Монголд ч гэсэн байдаг шүү дээ. Ярианы хиллэг гэдэг ч юм уу нэг юм товчлцсан хиллэг ч юм уу. Японочууд үгээ аягүй товчилж ярьдаг шүү дээ. Урт үгийг шал товчлаад ярьцдаг. Тиймэрхүү юм аягүй их байгаад ойлголцоход жоохон хэцүү байсан. Гэхдээ явандаа дасчдаг болохоор ер нь цагийн ажил хийхэд хэлээгүй сайжирт юм санагдсан. Одоо тэгээд Японд ирээд эхний 6 сар угаасаа аюу хэцүү байдаг, учраа олохгүй хэцүү байдаг, шантардаг энэ төр гэл юмнууд идэг шүү дээ. Чамд ямар байсан бэ? Тэр үеэд давцсан уу одоо даваа л гэж юм. Ер нь давцсан гэж бодож байна. Би тэгтээ Японд ирээд надад ерөөсөө шантраад ямар хэцүү юм бэ? Буцаасан гэж ерөөсөө бодог байна. Одоохондоо л эхний 10 сарын хугацаанд бол хэцүү санагдсан юм. Хэцүү санагдаад буцаа гэж орсон тохиолдол ерөөсөө байхгүй. Тэрний бас нэг юм нөгөө найз залуу хоёр бас байгаа болохоор арай хантай байдаг гэж магадгүй. Нөгөө талаар нөгөө яг зорилготой ирсэн. Яг хэлний бэлтгэлээ төгсөөд их сургуульд орно гэдэг энийг одоо 2 жил ч юм уу тийм төгснөөс 2 жил яг Японд ингээд зориулаад бэлтэж байгаад ирсэн болохоор арай нэг зорилготой хүлээлттэй ирсэн болохоор гайгүйж магадгүй. Ерөнхийдөө яг хэцүү санагдсан үедээ за бусдын ч гэсэн бус хүмүүс ч гэсэн болоод байгаа юм чинь би ч гэсэн болж л таараа гэж боддог болохоор гайгүйдэг. За Монголд сурах, Японд сурах. За бас нөгөө Монгол тахтаж бас нөгөө нэг ингээл юуны сайн дурын ажил хийдэг байсан. Тэгээд цагийн ажил хийдэг байсан ч юм. Тэрний ялгаанууд ямар байна? За Монголд 10 жилээ төгсчөөд ирсэн. Яг их сургуульд бол сурч үзэж байгаагүй gap year авсан байсан. Тэгээд gap year-ийнхаа хугацаанд 2 удаа цагийн ажил хийж үзсэн. Тэгээд ерөнхийдөө шалгалтанд бэлдэх, тэгээд сайн дурын клубээ үйл ажиллагааг нь удирдах авч явах тийм иймэрхүү юмнууд хийжсэн. Тэгээд яг нөгөө залуучуудын хувьд ярих юм бол одоо миний хийдэг цагийн ажил болохоор Японы яг үеийн залуучууд бас нэлээ их байдаг. Яг Японд ч ер нь залуучууд багтаа гэж ярьдэн шүү дээ. Гэхдээ бас миний хийдэг цагийн ажилд очиж үеийнхаа японочдтай харилцаж ер нь ямар хөө юм гэдгийг мэдэх боломж олгодог гэж боддог. Тэгээ яг үзэнгүүт Монголд арай илүү татна байд юм шиг санагдсан. Одоо нэг юм хийж явах цагийн ажил дээр ч гэсэн сайн дурын клуб хийж явах ч гэсэн айгүй амархан хурдан дотносчдаг. Шууд ингээл эхний өдрөө уулзаал айгүй юм амархан дотносаал өө тийм юм штэ гэж айгүй ярьцдаг. Японд болохоор нөгөө нэг хувийн орон зай гэдэг айгүй чухал агаад байдаг. Тэгээд ерөнхийдөө тэр хүн л эхэлж нэг юм ярихгүй бол хамаагүй юм асууж болтгүй ч юм уу тий одоо насын асуух хүртэл жоохон бүдүүлэг гэдэг ч юм уу тийм байдаг болохоор тэр тал дээр жоохон өөр санагдсан. Монголд арай илүү амархан дотносчтой юм шиг санагдсан. Гэхдээ Японд бас хэрвээ өөрөө яг яриад үзэх юм бол бас тийм амар ярихгүй бол гэхгүй. Гэхдээ арай юм болгоомжтой удаан байдаг гэх юм уу? Тэг санагдсан. Одоо ингээд нэг гадаадд ирсэн байгаа шүү дээ. Гадаад гэдэг мэдрэмж юу н авч гин үү? Гадаад гэдэг мэдрэмж заримдаа л авдаг. Яг өдөр болгон бол авч чаддаггүй. Яг ингээл нөгөө амьдралын хэм маяг нэг тогтцсон байдаг. Яг өглөө хичээлдээ аваад өдөр тараал ажилдаа аваад ажлаасаа тараал ирээл тэнгуут яг нэг юм би угаасаа л нэг
багаас л баг ингээм амжирсан юм санагдаад нэг юм хивэнд орсон юм санагддаг. Тэгж байжгаад нэг өдөр ингээд хичээлээ тарчаад дэлгүүрсдэг ч юм уу те яг ингээд тархиа унтраагаад яг орчин тойрноо хараад явхаар би ч нэрээ гадаад ирсэн байгаа штеп гэдэг мэдрэмж өгдөг. Яг өдөр тутмын амьдралд бол ерөнхийдөө ингээд яг нэг японочдынхаа химнэл тасцаа ингээд нэг юм яарсан одоо нөгөө метроныхоо буудлын руугаа яарч яваал тэгэл тэр авираас зам амаач харахгүй нөгөө хөгтмөө сонсоод ч юм эсвэл өнөөдөр хичээл дээр юу үзлээ даалгавар юу илээ гэд нөгөө оргин тойрноо харахгүй явхаар гадаад ирсэн юм шиг мэдрэмж авдаг юм гэлээ. Тэгээд яг ингээд дахиад юу ч сонсохгүй ч юм уу те чихвч мөхөвч сонсохгүй яг ингээд замаа хараад ингээд эргэн тойрноо хараад явхаар би ч нэрээ гадаад ирсэн байгаа штэ гэдэг мэдрэмж аваад тэгээд бас нэг гоё байдаг юм нь одоо хүмүүс Японд руу аялахынсан Японыг үзхийнсэн гэдэг одоо мөрөөдөл нь тийм хүмүүс бас аягүй их байдаг шүү дээ. Америкчууд юм эсвэл Японд руу аялахыг аягүй хүсдэг. Тэгээл одоо яг миний сурдаг хэсэг яг Японы төв хэсэг Шинжку гэдэг ер нь юм аялал жуулчлал ихтэй хэсэг нь. Тэгэнгүүт яг ингээд сургууль руу алхаж явах замдаа миний ингээд өдөр алга явдаг замыг хүмүүс зарим нь ингээд амьдралдаа нэг удаа очиж үзхийнсэн гэж боддог газар гингүүт аягүй юм гоё тийм баярламаар аягүй тийм thankful юм баярламаар мэдрэмж авдаг. Тэр нас айгуу гоё идэг. Тийм үед яг би ч нэрээ гадаад байгаа да. Зарим хүний мөрөөдлөөр амьдарч байгаа юм байна да гэж бодохоор гоё идэг. Instagram дээр хүүхдүүд юу гэж их асуудаг вэ гэхээр ирээд ажил яаж болох вэ гэж амар их асуудаг. Цагийн ажил яаж болох вэ гэд ерөнхийдөө Монголоос ирж байхад яг Монголоос цагийн ажил зурчилдаг газар бол бараг байдаг байх гэж бодож байна. Ерөнхийдөө хүүхдүүд ирээд өөрсдөө олдог. Тэгээд тэнгуут одоо ирж байгаа юм чинь хэл жоохон муутаага. Тэгэл одоо мэдхгүй улсдаа таньдаг хүн байхгүй. Тэгэл ажил авах бол үнэхээр хэцүү байдаг. Тэгээд надаас яаж ажил олох вэ гэж аягүй асуугаад байдаг. За миний хувьд яаж болж исэн бэ гэхээр ажил олдог аппликейшнуд байдаг шүү дээ. Янз бүрийн аппликейшнуд байдаг. Одоо App Store руу ороод Arubaito гэдэг ч юм эсвэл part time job гэдэг хангот Японд ерөнхийдөө байдаг юм аппликейшнуудыг гаргаад өгчдөг. Тэгээд тэр аппликейшнууд дээрээ ороод одоо нөгөө ажиллах цаг боломжтой ажиллах цаг за тэгээд байршлаасаа бас тэрийгээ сайн сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө ажиллаа нэг бол сургуультайгаа ойр, нэг бол гэртээгээ ойр байлгал зүгээр санагдсан. Шал өөр газар байхаараа нэг юм 3 тийшээ ингэж өдөрт явна гэдэг тэр одоо зардалтаа бас айгүй ядардаг санагд биш. Замдаа айгүй ядардаг. Тийм зардал өндөр. Тийм учраас тэр хаягаа харж агаад тэгээд аппаас ер нь бол харж ярилцлага өгдөг. Тэгээд би бас анх ярилцлаганд бэлдэж яхад надад бүр амар хэцүү байсан. Нөгөө Япон хэлээ шууд Японд асуусан юмд нь шууд хариулахаар хэмжээний Япон хэлгүй. Тэгэнгүүтээ ингээд ярилцлаганд орохоос өмнө ChatGPT-гээс ярилцлаганд асуудаг асуултнуудыг бичүүлээд тэгээд тэр асуултуудаа цээжилж байгаа байхгүй юу. За ийм асуулт асуувал ингэж хариулах юм гээд нэг юм prompt чиг цээжилтэн заяа. Тэгээд тэгэнгүүтээ мэдээж нэг асуултыг нэг л янзаар асууна гэж байхгүй шүү дээ Япон чинь. Тэгэнгүүт за нэг ийм түлхүүрийг асуух юм гээд одоо жишээ нь сул тал, давуу тал гэдэг хоёр үгээ цээжилж байгаа. Тэгээд ингээд үгийг ингээд юмын сонсоо байжангуудаа нөгөө мэддэг үг хэлэнгүүт нийтэд нь ойлгохгүй ч гэсэн сул тал гэдэг үг хэлжэнгүүт за сул талал асууж байгаа юм шиг ингэж одоо сул талаа ярьчих байгаа заяа. Тэгэл ерөнхийдөө тийм түлхүүр өгнүүдийн цээжлээд ярилцлаганда бэлддэг байсан. Тэгээд нилээ эдээ ярилцлага өгсөн. Тэгэл хүмүүс ингээл ярилцлага авчвал би ч нөгөө нэг анх ярилцлаганд ийм бичаг өмсөх гэж сонсч байсан Монголоос ирэхдээ ер нь Японд одоо ярилцлага өгөхөд ийм хар бичаг өмсдөг тэгээ доогуураас юм хар өмд өмсөх юм гэл тэгээд би амар бэлдээл очсон чинь яг цагийн ажлынх бол тийм амар биш үү юм билээ. Би ингээл амар юм харавцтай ингээл бэлдэл атсан чинь ийм адилхан 10 жилийн мөлийн ахлах сургуулийн хүүхдүүд ийм жисмистэй баг форум оромтой гарсан хэлбэ өөрөөсөө жоохон арай л хэтрүүлцэн үү гэж одоо жоохон санаа зовж исэн. Гэхдээ бас Япончууд тэрийг ер нь аягүй хардсан юм шиг үлээ. Энэ хүн яг энэ ажилд орох чинь сэтгэлтэй байна. Энэ ажлыг хүндэлж байгаа мэн гэж хардсан юм шиг санагдсан. Тэгээ бас нэг чухал юм нь энийх амар чухал юм шиг санагдсан. Би нөгөө ярьж байхдаа айгүй инээж чадахгүй байгаадсан. Тэгэл ярьж дуусныхаа дараа гинт санаад амар хотлаагаас инээгээл тэгээ ярилцлагандаа тэнцэхгүй байхдаа би инээж чадахгүй байгаа юм болов уу гэж бас өөрийгөө нэг анализ хийж үзчихсэн. Тэгээд бас нэг ярилцлагын амар сонин туршлага нь болохоор ихэнх ярилцлагууд одоо ингээл хоёулаа сууж байгаа л ярьдэн шүү дээ. Менежер нь дуудаад ч юм эсвэл нэг үндсэн ажилтнанд дуудаж байгаа л ярилцлагандаа ингээд сууж байгаа л за хаанаас ирсэн, хэлний түвшин хэдүү, Японд яхаар ирсэн, хэдэн цаг ажиллах боломжтой юу гэдэг ч юм ийм энгийн асуудаг. Тэгсэн чинь би нэг юм drug store-ийн ярилцлаганд орсон баггүй юу?
Тэгсэн чинь ингээл яг нөгөө кинон дээр гардаг шиг за 3 4 хүн дөрүлээ байсан баха. Заорж ирээ суучих гэдэг юм дөрөв игнээ сандал суулгаж байгаа л суулгаал. Тэгэл тэгсэн нэг хүн ингээл урд суудсан. Тэгэл ингээл амар байж байгаа л. За өнөөдрийн ярилцлаганд ирсэнд баярлаа гэл. Тэгэл нөгөөдөл нь ер нь бол яг миний насны ер нь 10 жилийн хүүхдүүд хэлний бэлтгэлээ төгссөн ч юм уу. Гэтэ надаас бус нь бүгдээр амар сайн хэлтэйсэн. Яг тэр 5 хүний надаас бус 4 нь болохоор хэл Японы хэл нь гайгүйсэн. Би бүр таг хэлгүй баг тэр дундаа. Тэгэл тэгсэн чинь тэр хүн нэм хэлэнгүүт би бүр юу ч ойлгохгүй. Тэгээ хамгийн азтай нь юу юм бэ гэхээр тэр 5 хүнийг ингээд нэг нэгээр нь хариулуулжсэн байхгүй юу. Бис нь яг захтан суудсан. Ямар азар тийш таарсан миний нөгөө захаас эхэлж асуужсэн байхгүй юу. Тэгэл яг нөгөө захаас нь нэг асуулт асуугаал тэнгүүт бүгдээрээ ээлжлээл нөгөө ярьслага авч байгаа үнэ одоо за хэдэн настай би өөрийгөө танилцуулаарай гингүү технээс нь ахвалаа за намайг тэр гэдэг гэл ингээл ээлжилж яриа танилцуулаад тэнгүүт би асуусан хариултыг ерөөсөө ойлгохгүй байгаа юм заяо. Нэг асуулт асууж байгаа. Тэгээл нөгөө хүүхдүүд нь эхнээсээ хариулаад эхлэнгүүт би хариултаас нь за нэг нэр асууж явах шиг байна. Хэлний төвшөө асууж явах шиг байна. Эхнээсээ ингэж ойлгож явсаргаа тэ хамгийн сүлд нь тэр идэ хариултуудаас нь ингэж түүж авч агаад өөрийн бодлоод хариулж байгаа байхгүй юу. Амар нийтдээ тэгээл нөгөө хошин шог дээр идэв штэ. Нэг цэргүү загсаж байгаад юу гэж хэлдэг гэж чи мэдэхгүй штэ. Вөө гэжтэй. Тэрээс би бүр тэр идэ нөгөө ярианд нь дунд нь тааруулаад хариулаадсан. Тэгж байгаа л амар сандарсан тэрэн дээр бол тэгээл бүр ингээл гар марч чирсэн. Зарим юм ойлгохгүй тэгээл асуултыг баг бүрэн хэлэл асуултандаа ч өлегтэй хариулахгүй. Тэгэл нэг юм дууслаа. Тэгсэн чинь тэр хүний нэг юм хэлж байна. Тэгэл бүгд за гэл амар ингээл би мэдчихэл бэлтэл за дуусгаж байгаа юм шиг яслах юм шиг ингээл тэгсэн чинь нөгөө нэг ярьслага авч ирсэн хүн амар чангаар тавтамаар л гэл японоор хэлдэг байхгүй юу. Амар чанга орилол тэгэл би яагаад гинт орилчгүй гэл тэгсэн чинь нөгөө хүмүүс нь гинт ихний хүн дөөргаал тавтамаар л гэл японоор орилол тэгсэн чинь би шүү сандарсандаа дагаад хэлсэн чинь ээлжээр хэлэх хэрэгтэй байсан. Би тэгсэн чинь ихний хүн хэлсэн чинь шууд бүгд зэрэг орилох хэрэгтэй мэй гэж сандарсандаа дагаад тавтамаар л гэж орилол. Тэгээ би амар сандраад эхнээс амар чангаар тавтамаар л гэж хэлээ. Тэр надад айгүй сонин санагдчихсан. Тэр хүний тавтай морил гэж хэр сайн хэлж байгаа нь ажил тэнцэхэд нөлөөлттэй байсан болол асуусан юм шиг байгаа. Сонин ярилцлага авдаг байсан. Тэгээд эхний шатандаа тэнцэх юм бол хоёр дахь нь кассан дээрх шалгалт гэж авдаг. Амар тийм месцүүтэй айгүй нэрийн ярилцлагатай газар байсан. Тэгээд нөгөө аппликейшнаар ажиж тэгээд бүртгүүлээд татсан гэж. Тийм. Тэгээд ерөнхийдөө бид тэр ихний шатандаа очиад угаасаа тэнцгөөг мэдчихсэн. Тэгээд за зэр нь орох юм бол угаасаа хэцүү газар байна гээд тэгээл ер нь амар сонирхолтой туршлага байсан. Тийм юм тийм. Би ч гэсэн ийм амар ажлын ярилцлага бол өгч үзэж байгааг. Харин айгүй цагийн ажил бол баг юм ярилцлага байдаг байхаа. Ихэвчлэн нэг үндсэн ажилтнаар ороход ч юм уу өгдөг ярилцлага шиг санагдсан. Бүр ингэж амар олоолаа сууж мууж байгаа л жоохон айсан. Тэнгүүд айгүй сандардаг мөлий. Өстой гоё туршлага тийм хөөх юм л та. Нөгөө хүмүүсийн хариултнаас өөрийнхөө олж хараад эвлэж хариулсан. Нөгөө тэнэг хүнийг тэнгэрээ вэ гэдэг шиг хамгийн захтан сууж таарад хамгийн сүүлд нь хариулж таарад эхэлжсэн бол би өстой юугээд хариуллаад байгааг нь мэдэхгүй нөө ганц сурсан өгүүлбэртэй дахиад нэг хэлээд өгөөч гэдэг юмас ороод ирсэн. Тэгээд юм ойлгохгүй ангууд нөгөө хүмүүстэй дахиад нэг хэлээд өгөөч гэл японоор хэлдэг. Тэгэл тэрийгээ өстой байн хэлээл хэлэх байсан бах та. Ирээд удаагүй байсан юм тэгээд. Тийм ирээд 1 сар болж исэн. Тэгээд өгөөж исэн. Түлстэй амар зөрөгтэйгээр ярьцгаанаар ярьсан. Зөрөгчөл тэг яг ярьцгаанд орох юм амар сандардаг байсан. Яг ингээл үүдэнд нь сандарч байгаа л ордог. Одоо бол гайг болцсон. Одоо бас гайгүй тийм хариулттай болсон. Хүмүүсийн асууж байгааг бүгдийг ойлгодог. Ер нь ярьцгааны төвшөнд бол хариулчих байх л гэж бодож байна. Зөв. Одоо тэгээд сургуулийн ер нь үйл ажиллагаар орсон байгаа шүү дээ. Нөгөө Монгол тахта бас нөгөө нэг юу яасан бэл ш. Англи хэлний шалгалт өгсөн байлээ те. Тийм. Тэрийг болохоор Японд ирээд англи хэлтэй сурвалж сурна гэд англиар сурна гэд ер нь бэлдсэн юм. Ер нь бол одоо манай сургуульд нөгөө гадаад сурах байгаа бол IELTS оноо хэрэгтэй гэдэг гээд тэгээ ингээд би яг үндэ хаана сурахаж мэдэхгүй ч за ямар ч лээс оноо хэрэгтэй гээд юунд хэрэгтэйгээ ч мэдэхгүй англи хэлний шалгалтанд бэлдээд IELTS өгчээсэн баггүй юу. Тэгээ яг хуу хэрэгтэй байсны хувьд бол хэрэгтэй байсан. Ерөөсөө
хүнд хэл илүүдэд юм билээ шүү дээ. Одоо тэр шалгалтанд бэлтжижсэн туршлага ч гэсэн одоо айгүй хэрэг болж байгаа байхгүй юу. Тэгээ би IELTS-ийг болохоор 2 удаа өгчээсэн. Эхнийх дээр нь 6.5 аваад тэгээд надад жоохон хангалтгүй санагдаад 2 цуудаага өгөөд 7 оноо болгож ирсэн. Тэгээд ерөнхийдөө анх өгч байхдаа бол ангийнхан бүгд өгөөдсөн. Тэгэл тэнгуэцээ би ч гэсэн өгөх хэрэгтэй байна. Ер нь л хэрэг болж таараа гадаадад явах юм ч мэдээж хэлний оноо эрэхтэй. Тэгэхээр ямар ч лээсээ авч илээ гээд тэгээ 11 12 дугаар ангитай бэлтэж байгаад авч исэн. Тэгээд яг хоо оноо авч исэн боловч одоо л миний онооны хугацаа дууссан байгаа. Тэгэхээр яг их сургуульд Японы их сургуульд ороход шаардлагатай бол биш. Гэтэ хэрвээ тэтгэлэг авъя яг бусдаас ялгарыг гэх юм бол мэдээж нэг ангийнхны оноо байх юм бол бусдаас ялгарч харагдана гэдэг утгаараа бас энэ жилдээ дахиад өгд юм уу гэж бодож байгаа. Гэтэ Японд IELTS-аас илүү TOEFL-ийн оноо илүү түгээмэл байт юм билээ. TOEFL-ыг илүү академик гэж үздэг илүү. Тэгээд Японч нь жоохон нэг юм Америк талтай байгаад гэдэг чинь жоохон Америк нэг юм стайлтай байгаад билдэг. Тэнгүүт TOEFL чинь Америкт илүү түгээмэл байдаг. Тэгээд Японд бас TOEFL түгээмэл байдаг гэж сонсдойсэн. Тэгээд IELTS шинэ жил TOEFL өгч магадгүй. Тэгээд жоохон хэлбэр нь өөр болохоор тасгалахта бас л жоохон бэлдэх байх л гэж бодчих. Монголд байхад амар их юм нийгмийн идэвхтэй тэгэл одоо өөрөө жишээлбэл сайн дурын ажиллаа ингээл өдөртөл ингээл явдаг гэсэн. Японд ирээд яг тэр юмнаас ингээ холдоод одоо нөгөө яг эхний ээлжинд бол мэдээж хэлний бэрхшээлээс болоод тийм бүр ингээ өөрийгөө бүртэн илэрхийлж чадахгүй энэ стрессээ ер нь яаж даван тулсан ба одоо чиний хувьд жишээлх юм бол ингээд аюу санаачлахтай ингээл ер нь юмыг ингээ хийчих гэдэг төрлийн юм хүн байгаа шүү дээ. Тэнгууд яг ингээд ажил хичээлийнхээ хооронд баригдаад өөрийнхөө нэг иймэрхүү хийчмээр байгаа юмудаа хийж чадахгүй байгаа ч юм уу. Иймэрхүү үедээ одоо яаж тэрийг ингэж яаж даван тулж явж байна. Яг Японд ирээд надаа яг тулгарч ирсэн амар том асуудал гэх үү яг зүйлүүдийн нэг Монгол тахта би одоо 10 жилдээ ч тэр төсөөж тэр дээрэн гисэл амар нийгмийн идэвхтэй байсан. Одоо introvert extrovert гэдэг нь шүү дээ. Би айгу гадагшаа хүн байсан бохгүй Монгол тахта. Ангитаа ч гэсэн 10 жилийн ангид ерөөсөө амар их ярьдаг. Тэр ангит чинь ерөөсөө ингээл лист дэш өсөл амар олон найзуудтай. Тэгээд төсчөөч гэсэн сайн дурын клубийн үйл ажиллагаа одоо сайн дурын клуб байдаг, харьяалагддаг, үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд сургуулиудаар явж хэлцэн байс нөгөө юм яриа ярьдаг. Тэгэл амар юм нийгмийн идэвхтэй амар яриа хүн байсан чинь Японд ирээд одоо монголчуудтай нэг одоо хүрээл байхгүй. Тэгэл дандаа гадаад хүмүүсээгаа ярих хэрэгцээ айгүй багассан. Тэгэл гадаад хүмүүс хүүхдүүдтэй орчингууд амар тотгошоо нэг юм чимээг болцсон. Тэгээ хэрвээ одоо манай цог одоо хэлний бэлтгэлийн ангийн хүүхдүүд намайг Монголд байдаг намайг харах юм бол баг гайхаар энэ охин чи ийм хүүхдээс юм ийм их ярьдаг байсан юм уу гэж бодохоор тэгээд яг ингээд ярих хэрэгцээ айгүй гардаг байсан. Тэгээ би ярих хэрэгцээгээ яаж гаргадаг байсан бэ гэхээр Instagram дээрээ контент хийж айгүй их ярьдаг. Одоо найзуудтайгаа ярьдаг ч юм уу те одоо онлайнаар ярьдаг ч юм уу. Тэгж ярих хэрэгцээгээ гаргадаг байсан. Яг нийгэмших одоо тийм сошиал хэрэгцээгээ бас одоогоор яг сайн сошиаллаас одоо нийгэмшиж чадахгүй л юм. Тэгээ би уг нь Японд бас тийм сайн дурын юм байт юм болов уу? Эсвэл нэг юм Япон Монголын хамтарсан нэг тийм сайн дурын юм бас уг нь бодоол байгаа. Гэхдээ яг одоогоор тэрийг одоо яаж хийх үү гэдгээ бас бодчихл байна. Яг тэгс нийгэмших хэрэгцээ бол одоохондоо байгаа. Зөв. Ер нь тэгээд нөгөө одоо их сургуульд ороод ирэхээр ингээл клубүүд энэ төр сайн дурын одоо нөгөө нэг ажлууд энэ төр хийх боломж энэ төр дахиад нэмэгдэх баха. Тиймэрхүү бас ороод явж байгаа. Тогоо ангилж алгаж хаях ч юм уу тий. Тэгэл нөгөө ойр хавийн хүмүүс ингээл айгуу чимээ энэргүй байдаг ч юм. Энэ байдал нь ер нь хэр санагдчих. Одоо Монголд ч юм бол тэгэл хэвээр нэрээ бүх хүн л бараг бие нэг таньдаг юм шиг айгүй гоё нэг юм халуун дулаан байдаг шүү дээ. Японд жоохон тийм хүлэн дүү. Тийм шүү. Яг тасцсан уу тийм. Ер нь бол тасцсан. Одоо жишээ нь манайх хуг нь байранда 8 альт авахгүй юу? Би хөршүүдээ бараг л харж байгаагүй. Одоо ингээд ирээд 10 сар болж байгаа ирнэ. Би хажуудлынхаа хөршийг л 2 удаа ардсан. Тэг ингээд хүн байд юм уу гэмээр амар чимээгүй хизэн гэрээсээ гараад хизэн гэртээ орчд юм бүү мэд. Тэг бараг ингээд байгаа байхгүй нь мэддэхгүй. Яг хажуудлын айл бол яг уу
жоохон Японы хаан чинь жоохон нэмгэн гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд хажуу талын айл бол байгаа нь мэдэгддэг. Бусад айлууд ер нь ингээл үзэгдэж харагдах чууд айгүй чимээгүй байдаг. Тэгээ ер нь бол тэр тал дээр бас айгүй тийм санагцаад нөгөө бусдад гай болохгүй гэж японочууд аяг ярьдэн шүү дээ. Тэрийг бол үнэхээр баримталтай юм шиг санагдсан. Ер нь хаач байсан. Одоо нөгөө Диншант дотор уцаар ирж болдоггүй гэд би бүр анх амар гайхчихсан. Нөгөө нэг манай найз залуу төрүүлээ авсан байсан. Тэгэл ингээл уцаар одоо бид тэр чинь холын зэнд байгаа. Тэгэл уцаар ирэнгуут одоо Диншант суулаа уцаар ирж болохгүй гэл түнгээ амар санагдал ингээл баг ийм дүрм гэж нөгөө Монголд байсан болохоор дүрм гэдгийг нь ойлгохгүй зүгээр ийм ярьж болно. Гэхдээ зүгээр манай найз бол ингээд хичээд ярихгүй байгаа ч юм бол нэг тиймэрхүү юм боддог байсан чинь баг бичигдээгүй хууль юм шиг байдаг байсан юм билээ Японд. Одоо зарладаг шүү дээ. Хуулийн дээр нь тийм юм байхгүй ч гэсэн бараг л бичигдээгүй хууль шиг нь байдаг шүү дээ. Ерөөсөө одоо хаас айгу хан дээр нь нуцаа юу гэн дууг нь хаагаарэ уцаар ирж болохгүй шүү гэл. Тэгэл тиймэрхүү юм нь бас айгу соёлын шок байсан. Манай багш сая бас хэлжсэн нөгөө Диншаа зогсох үе гардаг шүү дээ. Тэгэл сая нэг нөгөө GR-ийн Диншаа зогсоод тэгсэн чинь манай багш хичээлээсээ хоцроод тэгээ тэнцээ ингээд амар удаан бүх хүмүүс зогссон байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь ажил руугаа залгаж Диншаа зогсчлоо би ингээд очиж чадахгүй хоцорхоор шүү гэдэг үг хэлмээр байдаг. Тэгсэн чинь уцаар ирж болохгүй гэдэг дөрөв байгаад идэг. Тэгээ бүр ингээд бүх чадахгүй тэгсэн чинь нэг хүн уцаар ирээд эхэлсэн чинь тэн дотороос бүх залгаад эхэлсэн гэс. Тэг яг нөгөө нэг бусдаа гайлцхаад гэдэг ингээд айгу бие бариадсан. Тэг нэг нь эхэлсэн чинь заашгүй гэдэг амар болох юм байна гэж санаа намраад ирж хэлсэн гэсэн. Тэгэхээр яг тийм амар одоо чухал дүрм юм шиг байгаа. Тэр бас сонир санагдчихсан. Хог ангилах дээр бас амар нарийн байлаа одоо ундааны савыг чинь тагийг аваад тустаа гаднах уутыг аваад нэг тустаа гэл анх бол яг нөгөө хог ангилах айгу ажил шиг санагддаг байсан. Тэгээ сүүл рүүгээ дасчдığım билээ өдөр алга хийж байгаа болохоор тэгээд бас нэг хэцүүс юм нөгөө хогны манай хот тийм байж магадгүй хогоо 7 хоногт нэг л удаа гаргаж хайдаг. Одоо жишээ нь пластикийг бол зарим газрууд бол ингээд нөгөө хогийн савнд тустаа тэгээд пластикийн хогийн савнд нь авчиж хийждэг ч юм уу. Тэгээд нөгөө хогийн машин нь тэр өдөр ирээд тэр хогоо аваад явчихдаг газрууд байдаг. Зарим газар нь болохоор яг нэг л хогийн савтай. Одоо нэгд өдөр цаасаа хог хаягдал, хоёр дахь өдөр шатдаг хог хаягдал, одоо нөгөө хоол хүнсний хог хаягдал гэдэг ч юм уу. Тийм байдаг. Тэнгүүд одоо жишээ нь би хоёр дахь өдөр хоолны одоо нөгөө үлдээж мүлдэл хоолны хүнсээ гаргаж хайхаа мартчих юм бол дахиад 7 хоног гэрт хүлээн гэд тэр нь амар хэцүү гэсэн. Яа хогоо гаргаж яхаа мартсан мэй. Тэр нь бүр амар юм том асуудал юм шиг. Яа хэвээр мартсан мэй гэл тэрэндээ бараг стресстэй. Тэгээд сүүл рүүгээ өглөө болгон хичээлдээ гарахтаа өнөөдөр ямар өдөр үлээ ямар хог гаргах вүлээ гэдэг бүр юм дадал болчт юм билээ. Тэгэл ер нь дастгэл юм билээ. Тэгэхээр бас анх ирээд амар хэцүү санагдаж байгаа ч гэсэн нөгөө өдөр болгон хийгээд хардаад болоод одоо японочдод ядаргатай япон хүмүүст бол тэд нар чинь ямар ч төвшөөгүй гэж байгаа шүү дээ. Тэр шиг л дастгэл юм билээ л дээ. Энэ одоо тэгээ айгуу гоё хүмүүжлэлтэй бас болох юм тий Японд ирэхээр бас амар юу болчих юм шиг санагдсан. Нөгөө хитрхи дүрм журамтай гэх юм уу. Сая одоо жишээ нь манай нөгөө багш хоцроод өөр багш орсон байхгүй юу. Тэгсэн чинь амар хүндэтгэлтэй ярьдэн шүү дээ японочууд чинь. Тэгээд одоо Японд чи гэдэг одоо аната гэдэг үг байдаг хэрнээ бараг л тэгж дуудадгүй шүү дээ. Бараг чи гэж дуудах нь жоохон яг хүндэтгэлийн бос гэхгүй ч гэсэн жоохон сонин гэдэг ч юм уу те нэрээр нь одоо тэр сан гэж дууддаг ч юм уу. Тэгсэн чинь манад нэг багш орж ирээд бүдгийг ингээд аната чи гэж дуудаадсан чинь надад амар сонин санагдаад бүр амар сонин болж болсон. Тэгэл би гээд үе би ч одоо амар юу сүртэй болчихоо байж гэж бодох шиг яг аната гэдэг би баг чи гэж дуудсан чинь сонин яаж байгаа. Тэгж мэж санагддаг. Айгу амархан дасчт юм биш үү өмнө хүмүүс чинь тэг санагдаж манайдаа. Гэтэ яг хөө тэгэл Монголд очил бас тасчаалах л та орчиндоо. Тэг санагдсан. Одоо тэгээ Монгол руу ер нь амралтаараа л буцъя гэж бодож байна уу? Ер нь бол их сургуулаа төгсдөл бол буцахгүй нь мэдээж баг. Тэгээд төгсчүүд ер нь шууд Монгол руугаа буцна гэсэн тийм бодолтой байна. Яг Японд ирэхээс өмнө бол би Японд төгсчүүл шууд Монгол явна гэж боддог байсан. Яг хоёр талтай л байдаг л да. Зарим хүмүүс Японд амьдрахаар хэцүү, зарим нь зүгээрстэй цогцоод амьдрах орчин гоё, хүмүүстэй ээлтэй гэдэг ч юм уу. Янз бүрийн л бодол байдаг.
би болохоор Японд ерөнхийдөө сурах юмаа сурчаад Монголдо ирнэ гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо бас Японд сурчаад Японд бас нэг ажлын туршлага хуримтлуулаад үзвэл зүгээр юм болооч гэж бодох шиг 100% шийдэг үл юм. Гэхдээ яг өмнө нь шууд харина гэж боддог байсан бол одоо арай уян хатан боддог болсон гэх юм уу. Төсөөд хэрвээ ажиллах боломж олдвол эндээс ажиллаж үзчихэд Монгол руугаа буцдаг ч юм уу. За эсвэл өөр улс руу магистрт явдаг ч юм уу. Эсвэл өөр улс руу ажиллаж амжихаар явдаг ч юм уу. Арай юм уян хатан бодолтой болсон. Тэгээ ер нь чөлөө цаг хэрвээ гарвал яаж өнгөрүүлж байна? Орчинтойгоо танилцал, Японтойгоо танилцал энэ өөр юм хийж гэнэ үү? Монголд тахтай би ч амар олон хоббитэй байсан юм аа. Монголд чинь коронавигийн үеэр буужаа хөтөлж хэлж байсан. Тэгэл буужаа амар яг үнэхээр цаг зориулж хийдэг байсан. Яг нэг хийгээ сухаар баг 2-3 цаг хийдэг. Тэгэл тэрийгээ үнэхээр зүрх сэтгэлээ зориулж хийдэг байсан заяа. Тэгэл буужаа хийдэг байсан. Тэрнээс хойш юм нэхэж үзчихсэн, маникюр хийж үзчихсэн. Ер нь ингээл айгу янз бүрийн хоббитэй тэрийг айгу хийж үздэг байсан. Тэгээд Японд ирсэн чинь монголчин би чинь нэг ажиллаж мэжлэхгүй тэгэл хичээлээ игээл айгу завтаа жүлээтэйсэн тэнгүүд энд ирээд нөгөө хичээлээ игээд ажиллаа ингүүт яг амрах чөлөөт цаг гарангуут таттай амрыг гэж аяг боддог болчтой юм лээ. Тэгэл за ер нь цаг гарч байгаа дээр нь амрыг дөө гэж ер нь их боддог. Яг ийм зориулж хийдэг юм гэх юм бол одоо гадуур гой үзэх ч юм уу тий. Японы гудамжаар халах ч юм. Яг нөө жинхнээсээ би гадаадд байгаадаа гэдгийг мэдэрч бас халахж дэлгүүр хэсэх аюу гоё идэг. Би чинь ганцаараа юм хийх, ганцаараа хоол идэх амар дуртай, ганцаараа дэлгүүр хэсэх дуртай. Яг нөө гэпэр авч явахдаа аюу их ганцаараа юм идэг гэсэн. Тэгээд ганцаараа дэлгүүр хэсэх хоол идэх аюу дуртай болсон билээ. Тэгээд Японд ирээд бас тэр маань даваа тал болж иж магадгүй. Анх нөгөө Японд ирж байхад хаяг бүртгүүлэх гэж тийм том юм байдаг шүү дээ. Яг ирээл шууд 7 өдрийн дотор ч үлээ 5 өдрийн дотор ч үлээ хаягаа бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Тэнгүүт эренгүүт одоо мэдээж лаг хилтэй одоо гадаад оюутнууд ч бүгдээрээ л хэл муутай ирж байгаа шүү дээ. Хэлний бэлтгэлээр ялангуяа ирж байгаа л тэгээд би тэр хаяг бүртгэлтэр байдаг хүмүүсийг амар шүтсэн гэхгүй юу. Үнэхээр өстой таг хүмүүс очив би ч гэсэн ингээл бүр таг хүү очиж байгаа байхгүй юу ч ойлгохгүй. Тэгэл хаягаа бүртгүүлээ гэж очиж байгаа. Гэтэ бас айгүй сонирм. Манай нөгөө хүн маань гадаад хүмүүс уг нь их очдог. Тэсэр манай нөгөө бас англи хэлэх үү? Бас англи таг. Би япон хэлэн таг. Тэгээ хоёр юм таг хүн хоорондоо япон хэлээр ойлголцохгүй өстэй хэцүү ингээл нэг юм ярьдаг. Би нөгөөдхийн ойлгохгүй байна гэдэг нэг япон хэлтэй. Нөгөөдхөө ойлгохгүй байна гэлтэнгүүт амар хөө тэтэста нөгөө нэг үйлчлүүлэгч бол хаан гэдэг үг бол өстэй Японд амар үнэн санагддаг. Ямар ч юм дээр үйлчлүүлж явах юм бол маш хүндэтгэлтэй харцдаг. Тэгэл хэл ойлгохгүй нөгөөдг нь амар хэцүү байгаа тахтал нэг юм цахилгаан төлөвчг гэдэг нэг юм яриад нөгөөдг нь орчуулад гаргаж ирдэг. Тийм авчирчаал нөгөөдгөн дээрээ Япон хэлээрээ хэлээл нөгөөдг нь яаж яхад буруу орчуулаад тэгэл уучлаарай түр ээж байгаараа гэл нөгөөдгөө бараг 5 6 дахиж хэлээл. Тэгэл нөгөөдг нь монголоор над руу орчуулаад тэнгүүд Монгол тэр төлөвчгөнд монголоор жоохон муу орчуулдаг юм шиг байна. Тэгвэл надаа англи руу орчуулад өгчвөл арай ойлгомжтой орчуулагдахаар байгаа байхгүй. Монгол руу нөгөө нэг дээр үеийн Google Translate чиг амар юм сонин орчуулагдаад тэг би нөгөө монгол руу орчуулсныг баг ойлгохгүй. Тэг ингээд нөгөө маань монголгийн арчингууд монгол руу л орчуулж өгөөл. Тэр нэлээд утсан. Ер нь угаасаа удаан процесс хийдэг хэл ойлголцохгүй болохоор бүр удаан болоод өдөржингөө юм болж исэн. Тэгээд тэр ажилтны сэтгэлтэй гоё үйлчлэгээтэй тулдаа нэг юм одоо зайнуулж магнуулахгүй нэг тийм одоо муухай сэтгэл авахгүй тэр ажиллаа болгож исэн. Яг жоохон муухай харцсан бол жоохон айх байсан баха. Ер нь цаашдаа одоо үйлчлэгээний газар мазар очихоос хэл ойлгохгүй нэг чинь бас хэцүү шүү дээ. Нөгөө хүн ч гэсэн ярьж байгаа минь ойлгох байгаадахаар тэгэхээр хэл ойлгохгүйсэн ч гэсэн Японд үйлчлэгээ айгүй сайтай учраас яаж хийж байгаа л ойлголцдог болохоор бас гайгүй. Тэгэл нэрээ ChatGPT үнэхээр найзлсан. Бүх юм ChatGPT бараг л би одоо хаашаа алах уу, бараг хаашаа ирэх үү, бараг бүх үйлдэл асуудаг. Тэгээ сүүл рүүгээ ChatGPT маань жоохон төөрж мөрөө ChatGPT маань хотлаа юм юм ярьмээрээ нөгөөтгөндөө би төөрж мөрөөд бас тиймэрхүү асуудлууд гарсан.
Яг л нөгөө нэг анх ирээл яаж төрж бодолдог гэсэн юм айгу гоё юмнууд өнөөдөр чамаас сонссон ч ингээл бас айгу гоё нөгөө метроноос буугаад нөгөө талынхаа метродоо суугаад буцаж явж маад эхний хэдэн сар бол метрогоо андуурах өөр тийшээ явах мох асуудал бол зөндөө байсан. Би яг нөгөө ирээд удааг байгаа болохоор бас энэ юмнууд маань арай ойр байгаад байгаа. Тэгэл одоо жоохон удацчаар анх ирээд яаж идлээ гэдэг жоохон мартахалах харин тийм. Ер нь амар нийтлэг ойлголт гэдэг шүү дээ. Гадаадд хүмүүс байхаар ангил жаргал гэдэг юм шиг тий. Одоо ч гэсэн Монголд байгаа хүмүүс бас тэгж боддог хүмүүс бас байдаг л байна. Тэгээ яг нөгөө чи өөрөө Монголд байхад гадаадд байгаа хүмүүсийг юу гэж боддог байсан. Гэтэл яг бодит байдал дээр бас ямар юм бэ гэдэг талаас нь ярил. Монголд байхад одоо нөгөө нэг гадаад юм гэдэг ч юм уу нэг Монголд байдгүй одоо чинь Макдоналдс гэлтэнгүүт Монгол байдгүй тээлтэнгүүт бараг Макдоналдс ингээл амар гоё юм шиг төсөөлдөг бараг л юм амар гоё холтой гоё газар юм шиг гадаадд л байдаг гэлтэнгүүт нэг юм гадаад гингүүт Монголоос илүү гоё юм хэрэгэлдэг Монголоос илүү гоё юм байдаг илүү олон сонголттой гоё гэдэг ч юм уу нэг тийм бодолтой байгаадсан. Тэгээд тэнгүүт Японд ирсэн чинь стил нөгөө нэг улс олгонд л тийм юм байд юм хэлээ л дээ. Одоо чинь Монголд байдаг хэрнээ Японд байдгүй юмнууд байдаг ч юм уу тий. Японд сонголт мотой Монголд их байдаг ч юм уу. Стол нөгөө 50% юм билээ. Тэгэхээр гадаадд байлаа гээд илүү гоё амьдраад илүү гоё газар байгаад байна гэсэн үг биш юм шиг санагдсан. Тэгээд Монголд байхын давуу тал нь гэх юм бол мэдээж их орондоо байгаа болохоор бүх юм нь ойлгомжтой гэх юм уу. Тэгэл одоо ажилгүй байлаа ч гэсэн нэг юм хүмүүс ч ярьдээ ч Монголд яаж хийж байгаа л нэг амьдраад идэг гэдэг хамаатан садан гэдэг ч юм уу тийм ингээл нэг юм ажилгүй байсан ч гэсэн яаж хийж байгаад амьдраад идэг гэдэг бол гадаадд бол ажил хийхгүй л амьдрал бол тэгэл зогсон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л зогсооцоогүй ажил нь амьдрал нь гэхээр яг нэг юм яг өөрөөсөө л хамааран гэх юм уу жоохон илүү их ирч хүч илүү их хичээл зүтгэл шаарддаг юм шиг санагдсан. Тэгээ би бас Монголд ахта нөгөө ээж автагаа байдаг одоо өөрөө төлбөр санаа зовдөггүй байжгаад Японд ирсэн чинь ганцаараа амьдэрдэг нөгөө нэг дуус тийм ээ нойлын цас дуус тийм ээ гэдэг шиг амар юм хамаг юм өөрөө хийгээд айгүй хариуцлагатай болоод ирэнгүүт айгүй юм гоё нэг талаараас хэцүү санагдсан юм билээ. Яг ингээл уг нь ингээл амармаар ингээл ихтэй ингээл хичээлээсээ ирээл амармаар санагддаг боловч ажил хийхгүй бол би өөрөө мөнгө олохгүй би өөрөө тэр нэлээд цаас оогоо авч чадахгүй барины хамгийг төлж чадахгүй тэнгүүт бүх юм л надаас шалтгаалж байгаа болохоор би л хичээхгүй бол болохгүй. Монголд бол ээж ав байгаа л ингээл нөгөө бүх юм л цаанаасаа ургаж гарч ирдэм шиг байдаг байсан чинь гадаад ирэхээр бүх юм өөрөө шалтгаалдаг болохоор тэр нь бас жоохон өөр юм билээ. Тийм шүү тий. Стогой. Үнэхээр хөөрхөн ингээд нэрэл яг л бид нар тэгэл гэрээсээ гараад нэрэл од устдаг нэлээс тус гэдгийг л ойлгодог тий. Яг шин дээр амар сонирхол мэдрэмж идэм билээ. Өөрөө дэлгүүрээс нойлын цас авангот амар том бас мэдрэмж авч юм аваад дэлгүүрээс нөө амттай юм Монгол тахта өөрөө дэлгүүр орохтой нэг юм шиг лаад бичээ юм амттай юм аваад гэсэн чи одоо болохоор нойлын цаас төмөслөө ингээл авангот нэг юм амар том болсон юм шиг. Хөөх юм байна. За тий өнөөдөр урилгыг мань хүлээн авч ярилцахаар ирсэн баярлалаа. Бас ингээд айгуу гоё нүрний баясгалантай тэг ингээд амар гоё ирч хүчтэй ингээд амар юм чамаас олгүй нэг юм амар гоё энерги мэдрэл айгуу гоё ирч хүч аваад ингээд сууж ийн амар гоё инээдэг тэгэл өөрийнх нь ингээд хийдэг юмч тэр одоо ингээд зорж байгаа юмч тэр ингээд айгуу гоё ингээд дүрлцсэн амар гоё байна. За манай нөгөө хамтарч ажилладаг Ямагучи Сангёгийн гарын дэлхий гартал яг энэ нөгөө тон сумо гэдэг юм нөгөө таниулах бас юм сумогийн таниулах үйлдвэрлэлээр хүүхдүүдэд бэлгэлсэн юм хөрх юм байгаа. За энэ Ямагучи Сангё гэдэг үйлдвэр. За тийм нөгөө нэг Саманса Табаса гэдэг тэр брендийн чамд бэлгэлээ юм хөрх цонхны зүйлтэй. За тэгээд ийм утаа энэ нөгөө вебсайтаар нь бас ороод зочлоод сонирхоод үзээрэй. За тэгээд сток юм. За бас подкастт урьж оруулсанд баярлалаа. Би яг миний анхны орж байгаа подкаст ер нь подкастт орох ч юм эсвэл өөрөө хийх аягүй хүсэлтэй байсан. Тэг ингээд хүмүүсийн подкастыг үзэж сууж байхдаа
яг одоо хүн юм асууж штэ тэнгүүт надаас ингэж асуусан бол би ингэж хариулна гэж баг өөрөө орж байгаа юм шиг бодоод яваад байдаг байсан. Тэгээд бодож явахад бүтдэг юм байна гэхгүй юу. За баярлалаа. Энэ алтан цагаа зориулж ирсэн. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.